Дархан хотны анхудаа 14-өөс доош насны олон хотын нээлттэй тэмцээн аймгийн бие тамир спортын газрын спортын ордонд нээлттэй хэлээ. Тэмцээнд Улаанбаатар, Орхон, Сэлэнг, Дорногов, Дархан аймгийн 35 багийн 500 гаруй өсвөрийн тамирчин волейболын спортын ур чадвар урт хүчээ сорин өрсөлдөж байна. За энэ нэг манайх Дархан аймагт U14 насны өөрийнхөө клубын хүүхдүүдийнхээ насаар тэмцээгээд олон хотын нээлттэй тэмцээ хийж байгаа. Тэгээд тэмцээнд эрэгтэй эмэгтэй хот хөдөөгийн багууд нийслэн 35 баг оролцож байгаа. Тэгээд нийслэлээс нийслэлийн клубүүдийн багууд аймагуудаас Дорногов, Сэлэнг, Эрдэнэт гэсэн аймагуудын багууд ирсэн байгаа. Ерөнхий зохион байгуулагч маань Дархан бие тамир спортын газрын волейболын дуулангийн эцэг эхчүүд багш миний бие болж байгаа. Хаалтын ажиллагаа бүтэнсээ өдөр болно. Тэмцээн бүтэнсээ өдөр дуусна гэсэн. Энэ анх удаа зохион байгуулагдаж байгаа. Цаашдаа жил болгон зохион байгуулагдана төлөвлөж байгаа. Тэгээд анхны удаага бид зохион байгуулад тэгээд одоо бас төлөвлөж исэн багуудаас мөн бас багийн та цөөх хийсэн байгаа. Нэг 48 24 багаар хийчихнэ гэж төлөвлөж исэн. Тэгээд хотод бас тэмцээн уралдаанууд давхцаад багууд цөөх хийсэн. Тэгээд дараагийн жил цаашдаа багууд орох шийдвэр оролцох хаа гэж бодож байна. Олон хотын нээлттэй тэмцээн 3 хоног үргэлжилж шилдэгүүдээ шалгаруулна. Нийт өсвөрийн тамирчидаа амжилт хүсье. Эрдэнэ дотоос ирсэн. Фалкон гэдэг баг байна. Сэтгэл тэгээд маш өндөр байна. Ер нь бол эрэгтэй эмэгтэй нийлээд 25 хүүхдийн бүрэлдэхүүнтэй ирсэн. Эрэгтэй 12, эмэгтэй 13. Манай өмнөх амжилтууд аймгийн авраг дээр октод 1-р, хөвгүүд шүүгийн 8-таа мулчсан байгаа. Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 44-р сургуулиас ирсэн байгаа. Тэгээд манай огол эрэгтэй эмэгтэй нийлээд 24 багийн ингээд бүрэлдэхүүнтэй ирсэн. Тэгээд энэ тэмцээнд ер нь бол авраг авах туршлага хөрөнгөлүүлэхээр бас ер нь бол нэг гол чухал үйл нь бол ингээд туршлага хөрөнгөлүүлэхээр ер нь бол ирсэн байна. Өрсөлдөгч багууд бол ер нь хүчтэй нийлээд сайн багууд байгаа юм шиг байна. Тэгээд манай өвгүүд сая тоглоод ялтай байсан. Одоо октод маань нээлттэй үйл ажиллагааны дараа тоглолтоо хийх. Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 13 дахь сургуулийн баг тамирчид байна. 12 хүүхдийн эрэгтэй баг ирсэн. Нээлт бол маш гоё л болж байна. Сэтгэл өндөр. Эхний тоглолт бол ер нь өрсөлдөгч хангалуун. Эхний тоглолт бол нэлээд чанга тоглолт ус. Тэгээд хожилт байгуулсанд баяртай байна. Нэг удаагийн нээлттэй тэмцээнээр авраг болж ирсэн. Тэгээд 3 удаа мөнгөн медаль. Тэгээд чинь 6 лөө 7 хүрэх медальт. Одоо тамирчин л болъё гэж бодоод байгаа та. Улаанбаатар хотоос ирсэн. Тэгээ нийслэлийн ерөнхий боловсролын 68 дугаар сургууль болон нийслэлийн ерөнхий боловсролын 33 болон 92 97 дугаар сургуулийн нийслэлийн хүүхдүүд бол хөгжил клуб гэж бол нийлж одоо энэ Дархан аймгийн тэмцээнд оролцож байна. За ер нь бол манай багийн тамирчид бол маш сайн. Манай хоёр багш бол бас бид хэдийг бол тултал нь бол дэмжиж тусалж зааж сургаж бол чадсан гэж би хувьдаа бодд юм аа. Ер нь бол волейболын спорт бол ер нь багасаа л би дуртай байсан. Ер нь бол мэрэгжлийн тамирчин болох бол мөрөөдөлтэй.